Тэгээд 12-оо төгсөөд каранист болж байсан анамтаа. Хүмүүс амар гайхдаг, амар хардаг. Тийм ер нь тэгээд амархан хараастай мэрэгжлэх гэж байхгүй. Хим итгэвтэй компани захирал болсон сууж байгаа юм лөө. Сэмэт цоноо учрал гэдэг. Би одоо 21 настай, Караны оператор гэдэг 3 жил болж байна. Унгай хоттой хол биш. Дахнаас яг 10 дугаар ангид орж ирж байсан. Тэгээд 12-оо төгсөөд Каранист болж байсан 18-таа. Манай ингээд аав хоёр дүү ингээ хоёлаа Каранист эмэгтэй нь болохоор одоо 20 хэдэн жил Карам ирж байгаа. Эрэгтэй нь бас 10 хэдэн жил Карам ирж байгаа. Тэгээд энэ хоёр хүний ингээд ер нь хажууд нь өссөн болохоор ер нь Караны сонирхолтой болсон. Би уг нь 12-оо төгсөөд гадагшаа явъя гэж бодсон сурч ажиллагээд тэгсэн чинь манай нь болохоор ингээд гадаадад ингээд ажилтдаг ингээд одоо ингээд хүн төчөр ажил хийгээд олдог мөнгийг Монголцонд энэ мэргэжлэр ингээд олж олдог. Тэгээ ер нь бол айгүй энэ мэргэжил айгүй хүн болгоны хийж чадаад байдаг бол мэргэжил бол биш. Тэгэл ер нь таалагдаад за Каранист бол идэг гэж болчихсон. Анх гарч явах жоохон хэцүү байсан. Анх харахтаа нөгөө секцэн дондох ингээд шатаар гарч авах жоохон ингээд айжсэн өндөр дээр гараад тэгээд өндөр дээр нэг гарчаал ер нь одоо ингээд юмуд ингээд дээрээс нь харж байгаа юм чи ингээд гоё харагдаж штэ. Тэгэл жоохон сэтгэл жоохон тайвшраал. Одоо бол ер нь тассан. Зүүн болохоор яг юу цаг агаар юм байдлаас ер нь салхитад мэдээж ингээд Каран жоохон ингээд хөдөлдөг. Жоохон одоо савладаг гэсэн үг. Гэтэ яг нь 12 м/с-ээс ингээд дээшээ салхилах юм бол ажиллагаа зогсоод ер нь цаг агаар уурын юуны байдал жоохон хэцүү санагддаг. Тэгээ гоё сайхан нь болохоор ч ингээд барилгаа бүр ингээд суураас нь барьж байгаа. Тэгээд ингээд давхар ингээд тэр барилга чинь ингээд баригдаа явж болохоор ер нь нэг гоё араасаа. Тэгээ бүх юм ингээд дээрээс нь харж байгаа болохоор ингээд би айлангаан зохион. Тэгээд манай болохоор ингээд миний охин чадах юм болоо тэгэл би зориулаа за чаднаа гэвэл тэгээ гарч ирсэн. Тэгээд манай охинд ингээд жоохон яа одоо ингээд ганц охин ингээд каран дээр гарч байгаа юм чинь штэ. Тэгэл баян нэг хэсэг ингээд баян залгадаг байсан ажил дээр. Одоо сүүлдээ тэгэл ойлгодог болсон штэ. Анхны цалингаа авч байхад ер нь итгэж байгаагүй. Ер нь мэдээж нөгөө шууд 12-оо төгсөөд ажлын талбар дээр гараад ирсэн юм чинь ер нь өндөр цалин авахаар айгу ёо энэ мөнгө миний мөнгө юм бах таа гэх. Ер нь айгу баярлж байсан. Тэгээ өрхөд амар хайрын санагдчихсан. Нааг хараад ихэндээ хүмүүс амар гайхдаг байсан. Яг 18 студ ингээ каран дээр гараад ингээ буугаад ирэхээр ийм жоохон гарч ирсэн юм уу гэд. Ер нь хүмүүс амар гайхдаг, амар хардаг. Ер нь цаашдаа инженерээр сурах гэж боддог. Тэгнэхдээ яг Караны мэргэжил бол гоё мэргэжил. Гэхдээ яг ер нь инженерээр сурж үзтээ юм уу гэж бас бодож байгаа. Гэхдээ хүмүүрөөдөх дуртай л да ер нь. Гэхдээ тэгэл одоо ингэж багаас ингэ ажиллаж байгаа юм чи ер нь 30 хүрээд ч юм уу бас ингээд арай өөр төвшөнд очих байх гэж ер нь тэгэл жоохон их мөрөөддөг болохоор ер нь тэгээд хим итгэвтэй компани захирал болсон сууж байгаа юм лөө. Тийм ер нь тэгээд амархан хараастай мэргэжлэх гэж байхгүй. Миний мэргэжлийн харин хүмүүс ингээд амарын ажиллахтаа, зугаатай ажиллахтаа ингээд өдөржингөө суугаад гэж боддог. Тэгтээ ер нь бол тийм биш. Өдөржингөө сууна гэдэг бол төвчээр тэгэл ер нь хариуцлагатай тийм ажил болохоор. Одоо үед ингээд миний үеийн хүүхдүүд ер нь их гардаг болсон. Тэгээд анх гарч явах угаасаа би ямар байсныг мэдж байгаа болохоор тэгээд одоо гарч байгаа залуустай хандаж хэлэхэд ер нь тэгээд юмэг аягүй сэтгэлээсээрээ. Тэгээд ер нь Каран гэдэг мэргэжил бол зүгээр тийм Каран гэсэн юу бол биш. Ажил Каранист гэсэн нэр бол биш. Ер нь маш их хариуцлагатай. Тэгээд нэг буруу хөдөлгөөн ихэд тэр дор олон хүний амьдрал ингээд амнаас явагддаг болохоор ер нь мэргэжлэндээ аягүй дурлж чигээрээ бас сэтгэлээсээрээ л гэж хэлмээр.